Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл. Даунтай хүүхдийг эрт илрүүлэн онцлох, даавны талаарх ойлголтыг гүнзгийрүүлэхэд чиглэсэн хичээл. Энэхүү видео хичээлийг дараах чиглэлээр ажиллаж байгаа мэргэжилтнүүдэд зориуллаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт илрүүлэлт, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн үнэлгээ, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт оролцоо, хөгжлийн дэмжлэг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эмчилгээ, сэргээн засалт. Энд даавны хам шинж гэж юу болох? Даунтай хүүхдийн эрт илрүүлэлт, оншилгооны стандарт, шинж тэмдэг, анзаарагдах байдлын талаар танилцуулж, илрүүлэлтэд анхаарах зүйл, хөгжлийн болон үйлийн онцлог, авбал зохих арга хэмжээ, эрт оролцооны талаар тайлбар өгнө. Даавны хам шинж гэж юу вэ? Ердийн тохиолдолд хүн 23 хос буюу 46 хоромсоомтой байдаг бол даавны хам шинжтэй хүний 21-р хоромсоом нь хос биш, 3 болж хуваагдсны улмаас нэг илүү буюу 47 хоромсоомтой төрдөг удамшлын шинжтэй хөгжлийн бэрхшээл юм. Тиймээс 21-р хоромсоомын гажуудалж гэж нэрлэдэг байна. Шинж тэмдэг нь хүн бүрт өөр байх бөгөөд оюуны хөгжлийн хоцрогдол, онцлог бүхий нүүрний хэлбэр, олон янзын гаж хэлбэр, янз бүрийн бие эрхтний өвчнийг дагуулдаг хам шинж юм. Оншилгооны хувьд хүүхэд төрсний дараа цусны шинжилгээ авч хоромсоомын өөрчлөлттэй 21-р хоромсоом нь 3 ширхэг байдаг эсхийг тогтооно. Эхийн хөвлөд байхад нь янз бүрийн тандалт үзэлгээр дамжуулан даавны магадлалын шалгах аргач байдаг. Даунтай хүүхдийн онцлог шинжүүд. Дараах онцлог шинжүүд нь хүүхэд бүрт ялгаатайгаар илрэх бөгөөд бүх хүүхдэд адилхан гэж ойлгож болохгүй. Хөгжлийн хоцрогдлууд, оюун ухааны хоцрогдол, хөдөлгөөний хоцрогдол, хэл ярианы хоцрогдол, дуу авиа тодорхой бус байдал, бие эрхтэн гадаад байдлын онцлог, булчин уян зөөлөн, хавтгай нүүр, навтгар хамар, нүд өргөгдсөн, чихний байрлал доор, нуруу намхан, мэралэг, гар хөл богино, хуруу богино, бүдүүн. Хавсран илрэх магадлалтай өвчин эмгэгүүд. Төрөлхийн зүрхний өвчин, хоол боловсруулах эрхтний гаж бүтэц. Сул сонсгол, дунд чихний архаг үрвсэл, нүдний өвчин, нүдний солир, нүдний цагаа буух өвчин, түнхний мултрал, төв тэнхилгийн нугалам тогтрог үжих өвчин, бамбай булчир хайн өвчин, нойрсох үеийн амьсгалын эрхтний өвчин, тагнаан бүүлсэн булчирхай, аденоид, уналт, таталт гэх мэт. Даунтай хүүхдэд дараах шинж тэмдгүүд илэрнэ. 1. Оюун ухааны хөгжлийн хоцрогдолтой. Биеийн оюун ухааны сорилоор асуулт, даалгаварт огт хариулж чадахгүй байх, эсвэл хэлснийг ойлгохгүй. 2. Хэл ярианы хөгжлийн хоцрогдолтой. Хэл ярианы дуудлага нь тод бус, авиа тодорхойгүй, эд зүйлс болон амьтны зураг зэргийг үзүүлж асуухад сайн хариулж чадахгүй. 3. Хөдөлгөөний хөгжлийн хоцрогдолтой. Нэг шугам далхах, өрөөсөн хөл дээр зогсох, нэг хөл дээрээ үсэрч чадахгүй. 4. Бие махбод булчингууд нь сул зөөлхөн. Шалан дээр хөлөө алцайлгаж суугаад урагш тонгооход толгой шаланд хүрдэг зэргээр бие нь маш уян. 5. Өвөрмөц царай төрхтэй. Хавтгай дуу, өвөрмөц онцгой царай төрхтэй. 6. Бие махбодын онцлог хэлбэр. Ихэнх тохиолдолд намхан, мэралэг, үл элэг бөхтөр. 7. Богино хугацааны ой тогтоолт сул. Биеийн оюун ухааны сорилоор тоо уншуулах, богино өгүүлбэр давтуулж уншуулахад алдаа их гаргамтгай. 8. Үргэлжилсэн урт тайлбарыг муу ойлгодог. Биеийн оюун ухааны сорилоор тайлбарыг сонсоод хариулах даалгавар хийлгэхэд мэдэхгүй гэж хариулах, эсвэл асуултыг ойлгохгүй. За багштай өгчтэй. 2だよ。2. Багштай 2. 9.
өөрийнхөөрөө зүтгэдэг зүрүүд. Тоглож дууссныг хэлэх эсвэл өөр юм хийлгэх гэхэд ихээр дургуутдаг. Арав удаан хөдөлгөөнтэй. Жишээлбэл тоглоомоо хураагарай гэхэд маш удаан хөдөлдөг. Даавны хам шинжтэй хүүхдэд ажиглагддаг хөгжлийн болон үеийн сөрөг шинжүүд. Дуу авиа тод бус ойлгомжгүй. Богино хугацааны ой тогтоолт тааруу. Цаг хугацаа баримжаалагтаа тааруу. Сонсож ойлгох чадвар харьцангуй сул. Үргэлжилсэн урт яриаг анхаарлаа төвлөрүүлэн сонсохдоо тааруу. Хийсвэр тайлбар ойлгохгүй. Төвөгтэй дүрэн бүхий тоглоомд оролцохдоо муу. Зөвхөн таалагдсан хүн хүүхэдтэй л тоглох дуртай, шин найзтай болохдоо муу. Тодорхой нэг зүйл үйл хөдөлгөөнд л дуртай. Бодолдоо үнэнч зүрүүд. Үйл хөдөлгөөн удаан. Бага насны даунтай хүүхдэд илэрдэг оюуны бэрхшээлийн 4 төвшин. Хөнгөн. Өдөр тутмын харилцан яриа ямар ч байсан чадна. Хөдөлгөөний үйл ажиллагаанд илэрхий хоцрогдол ажиглагдахгүй, өөртөө үйлчлэн бие дааж чадахч хангалтгүй. Хүүхдүүдтэй хамт тоглож чадна. Хүндэвтэр. Зарим санаа бодлон хэл яриагараа илэрхийлж чадна. Мөн мэдэгдэхүйц хөдөлгөөний хоцрогдол ажиглагддаг. Зарим нэг талаар өөртөө үйлчилж чадна. Заримдаа хүүхдүүдтэй хамт тоглож чадахч хажуугаас дэмжиж туслах шаардлагатай болдог. Хүнд. Маш цөөн үг хэлэх бөгөөд санаа бодлоо биеийн хөдөлгөөнөөр илэрхийлнэ. Сэтгэлийн хөдөлгөөнөө тодорхой хэмжээнд л илэрхийлж чадна. Инээх уурлах гэх мэт. Хөдөлгөөний үйл ажиллагааны хоцрогдол их, өөртөө үйлчилж чадахгүй, бие даагаагүй тул асаргаа шаардлагатай. Хүүхдүүдтэй тоглуулахад цэвэр бусдын тусламж дэмжлэг шаардлагатай. Маш хүнд. Хэл яриагаар харилцах чадваргүй. Зарим нэг сэтгэлийн хөдөлгөөнийг л илэрхийлнэ. Таатай, таагүй байгаа гэх мэт. Алхаж бараг чадахгүй. Эсвэл тэнцвэр муутай, хооллох болон хувцаан өмсөж тайлах, бие засах зэрэгт бусдын тусламж асаргаа шаардлагатай. Даунтай хүүхдэд олон сайн тал, сайн чаддаг зүйл бий. Ийм эерэг талын сайтар анхааран тэдний авьяасыг хөгжүүлж өгөх нь зүйтэй. Даавны хам шинжтэй хүүхдэд ажиглагддаг хөгжлийн болон үеийн эерэг шинжүүд. Урт хугацааны ой тогтоолт сайн, хэлбэр дүрс, орон зай мэдрэмж, ажиглах дуурайх чадвар сайтай, зөөлөн ааштай, инэрэнгүй, мэдрэмжтэй, урлагт авьяастай байх магадлалтай, уран зөөнөх, ургуулan бодох, таамаглаж тоглох дуртай, дуурайж тоглох дуртай, дүрдэн сайн тоглоно. Дуурайх авьяастай. Гарын хөдөлгөөнтэй хамт дуулдаг дууг сайн дуурайж дуулна. Өөрөөгая тимэхөө гой гурван чинээ биш хоцаа өөрөөгая тимэхөө гой. Тэвчээртэй онцгой таах, зурх дуртай. Өнгөний зохицлыг гаргахдаа сайн. Онцгой таахтаа тэвчээртэй сум, зурх дуртай. За усан дотор сэлдэг найл нэ. Дуурайж тоглох дуртай, дүрд сайн жүжиглэнэ. Хүүхэлдээгэр тоглох, ээж болж тоглох дуртай. Тэгээ Монголд ч бас нөгөө иймэрхүү хүүхдүүдэд зориулсан бас бэлтгэгдсэн тийм газар нөгөө одоо юм зааж өгөхнийг хэрэглэгдэг нөгөө хэрэгсэл бүтээгдэхүүн ховор байдаг учраас тэгээд бараг л хүлээн зөвшөөрөхөд хэцүү байдаг. Хүмүүс чинь зарим нь ойлгон зарим нь ойлгохгүй. Тэгэл тусгай бэлтгэгдсэн багш нараас ихсүүлээл бид нар өөрсдөө хүртэл юм сурж зааж өгөх болох гэхээр бас ингээд ажлын цаг зав бүтэхгүй юу яахгүй таарж өгөхгүй. Санаагаар бол өдөржингөө л ингээл юм зааж өгөөл суугаал баймаар байдаг. Тэгээд айгүй мундаг ингээл бас юм заагаал өгчдөг сэтгэлээсээ хандчихдаг. Өдөрт нь ингээл зориггүй зүгээр яг яаж яснаас үр бүтээлтэй өдөр өнгөрөөд нэг юм ч гэсэн сургаж өгч яадаг бас тийм
сургалтын газар ч юм уу тусгай цэцэрлэг ч юм уу байдаг бол бас их зүгээр л байдаг. Дохиогоор ярьчих гэдэг. Тэгээд заавал хэлүүлгээд ээж нь өрөндөө тэгдэг. Багш нар маань ч гэсэн бас заавал хэлүүлж иж дуртай юм байна. Одоо алим өхөөрөө энэ юу юм гэж хэлж явдаг. Бид нар бас тэгж чадахгүй тэгэл. Ярианд нь хэл ярианд нь жоохон саад учруулдаг. Зүрх яг эрүүл ажиллахгүй дээ нөгөө жоохон уушгины артерийн даралт гэх юм уу да цооргоо зүрхтэй ажилладаг. Тэр нь их өс учраас тэгээд нөгөө айгүй ядраад сүлддэг ч юм айгүй сонирхдаг байсан ш. Тэгээд тэр нь ч бас өөр хинийн хөгжилт нөлөөсөн баг гэж боддог ш. Тэр чигтээ нөгөө хүний бие бүгд булчин учраас одоо хөлд орохгүй байгаа нь бас нөгөө талаар энэ тарих марих чинь бас булчинлаг ш тийм ээ. Тархины булчиндаа бас нөлөөлдөг болов бас тэгээд хамгийн бүр их санаа зовдөг нь өөрийгөө илэрхийлээд ярьж чаддаг байгаас гэж боддог би. Тийм тэгээ бусдаар бол баг би өөрөө багш байсан болохоор бусдаар бол тэгээд нэг гайгүй өөрийгөө илэрхийлж чадах гэж боддоо шүү дээ. Дауны хам шинжийг эрт үед нь илрүүлэхийн ач холбогдол. Дауны хам шинж нь тухайн хүүхдэд баггүй хүндрэл бэрхшээл учруулж байдаг учраас даунтай хүүхдийг аль болох эрт илрүүлэн эрт үед нь хөгжлийн дэмжлэг үзүүлэх нь туйлын чухал. Даунтай хүүхдүүдийг бусдаас өөр хүүхэд, юу ч хийж чаддаггүй хачин хүүхэд гэх мэтээр туйлширч ялгуурлан харахгүйгээр энэ нь тэдний бэрхшээлийн онцлогоос хамаарч байгаа болохыг зөвөр ойлгож, одоо байгаагаас нь илүү байдлыг дордуулахгүйгээр чадварыг нэмэгдүүлж, хөгжлийг дэмжих арга хэмжээ авах замаар хүүхдийн өсгснөөр бэрхшээл нь буурч хэвийн амьдрах бололцоо бүрдэнэ. Иймд Дауны хам шинжийг эрт үед нь илрүүлж, хүүхэд бүрийн онцлогийг зөв тодорхойлон, хүүхэд бүрийн онцлогт тохирсон хөгжлийн дэмжлэгийн арга хэмжээ авах шаардлагатай юм.